Маргааш юу болохыг хэн таг. Алтвый монхос. Найрны уксус апробатор укрицуя хэмээнэлжээ. Оруулжээ. Элтний язгуурт хаан таныг биш. Наймын хэрэг хоёр улс хязээний аяр сахалт хаяа хатгаж явсныг та юу сандах вэ? Чи тэгээ юу гэх гээ? Маргааш дайтан. Би ялахыг тэнгэр мэдэх боловч Тэмүүжин та хоёр хүч авсарч өчүүхэн намайг хяацагч магад. Таныг насны эрдэнэд өгөхийн цагт хэрэг улсыг хэн захирах вэ? Миний хүү Сэнгүм захирна. Үгүй уламжлаа хэмээн бимээ. Өнөө их гүрний 9 хөлт цагаан түгэд Тэмүүжин та хэдгийг та юу гэж болгоод гисэн бол? Яа дуржны сүлд хойно арга байж. Тэнгэр уулнаас уулын улс хүртэл улс газрыг захирсан өнөө их улсын хаан Модун Тимсүд тавьсан гэдэг. 9 хөл гэдэг 9 их аймгийг хураад захирна гэсэн үг. 9 аймаг гэдэг чи бид үсв. Тэмүүжингийн хамтранд одоо энэ 9 аймгаас олонх нь очиход байгааг та юу гэж болгоно? Исухаватара. Миний эртний ад. Тангат газраас модоо байж ирэхэд мэн Тэмүүжин хүү өөдөн өргөж өндийжгэн суулгасны арчийг мартаж түүний өдөөс мисвэрэн босох гэж юу? Анд боловсон бүхэл хэвэл нэг дүүнрэн хороож явсан цаг биштэй танд. Хэрэтийн голомтыг мөрж явсан. Хэрэтийн голомтыг одоо л мөржтэй. Тэмүүжин татарыг хавсартараад танд юу вэ? Олцыг мэднэ гэсэн. Алтан мөнгөөр хэрэтийг захихгүй штэ. Өглөөнд метлоо заалман яваад үчин танууч мэд ми самцлан очих гэж юу? Хүүсэн гэрчин танаас түлхүү бодолтой хүн байна. Би түүнтэй уулзч ярилцсан билээ. Мараар бол таамаа байх болно. Болгоно үстэй та. Харуул. Сэнгүмийг дууд. Чи онтож байв уу? бидний аим элтний 94 байхад унтаж чадна гэж юу? Хөгсөөс амрахтай. Уулзаа юу? Тэр надтай уулзсан. Чи тэгээ юу гэж хэлв? Хаан эцэг минь. Би таны харлагыг гайхаж. Тэмүүжин эцэг өвгдийн голомтон дээр өргөөнийхөө шавыг тавьж байхад та түүнтэй ах トゥ уус боллоо гэж мунхарцсан.